Мөнгөө хэрхэн зөв зарцуулж сурах вэ? Таны цалин амьдралтай нь хангалттай хүрэлцдэг үү? Та мөнгөө яг хэрэгцээтэй зүйлдээ зөв зарцуулж чаддаг уу? Улаанбаатар хотын 1500 үрхийн дунд хийсэн судалгаагаар нийт үрхийн 46% нь тэдний амьдралд орлого нь огт хүрэлцдэггүй гэж үзжээ. Мөнгөө хэрхэн зөв захиран зарцуулах вэ гэдэг нь бид бүхний амьдралд тулгардаг чухал асуудлуудын нэг билээ. Хэрвээ таны мөнгө юунд зарцуулагсныг нь мэддэхгүй нэг л мэдгээд дуусчихдаг бол орлоготой нэмэгдсэн ч хангалттай хүрэлцэхгүй байгаа бол ирээдүйдээ зориулж төлөвлөх мөнгөний талаар бодож амжаагүй яваа бол та өөртөө дүгнэлт хийх цаг иржээ. Олсон мөнгөө зөв зарцуулж сурахгүй бол таны орлого эд ч байсан дээрх асуудлууд байсаар л байх болно. Орлогоо хэрхэн хуваарлавал хамгийн зохимжтой вэ? Мэргэжлүүдийн зөвлөж байгаагаар нийт орлогынхоо 5-аас 10%-ийг ирээдүйдээ зориулан хуримтлуулж 20-оос 30%-ийг богино болон дунд хугацааны зорилгоо биелүүлэхэд 50-аас 60%-ийг өдөр тутмын хэрэгцээнд хэрэглэх нь хамгийн зохимжтой гэжээ. Зардлаа хэрхэн төлөвлөх вэ? Орлого болон зардлаа тогтмол бич. Энэ энгийн боловч хамгийн чухал алхам юм. Зардлаа бүлэглэж дүгнээд үр ашиггүй зардлаа хасч багасгах. Өмнөх сарын зардлаа тооцож, нарийвчлан задлж төлөвлөх. Төлөвлөгөөний дагуу худалдан авалт хийх. Ингэхдээ төлөвлөгөөнд ороогүй зүйлсийг худалдан авахгүй байх. Мөн өдөр тутмын хэрэгцээний зүйлсээ шийдэхийн биш, бөөний үнээр авснаар үнийн зөрүүнээс гарах мөнгийг хэмнэх боломжтой болно. Орлого зардлаа хянаж, санхүүгийн төлөвлөлт хийснээр үр ашиггүй зардлаа танаж, одоо байгаа орлогоор илүү хүртээмжтэй амьдарч, ирээдүйдээ ч хоримтлал үүсгэх боломжийг олгоно. Та яг одооноос орлого зарлага бүртгэж эхлээрэй.